Тэлийн зөвлөмөө гэдгээ гурваар авъя. Малч. Аргалуу тавья. Улаанбаатар ширээ. Тэгээд нурааны хорыг тэмцэл хийгээл байгаа биднес тэгээд цаад газар нь болохоор хор биш тэргээл тэгэл тэмцэл хийгээл. Юу өгöd байгаа юм. Тэгээд манайхаас л энэ хаварт 5 жилийн өмнөөс л зэлдэл нэг ботго өвчтэй гардаг гэсэн. Тэгээ одоо энэ хавар бүр илүү мэдэгдсэн. Мал идэхэд хүртэл дотор нь төчихтэй цаахар болчихсон шиг юм шиг. Тэрхүү байдалтай зөндөө юм айл болгоно одоо гараад байгаа энэ жил бол бүр их илүү. Тэгэл одоо урааны хор биш гэл тэмцэцгээгээл байгаа шүү дээ. Одоо энэ 22-нд хуралтай л ингэсэн. Чич юу. Ханаад бол яг өөр хоёр толгойтой ч юм аа өсгөө хорог морог бол гараад. Тийм манайд бол зөндөө 3 жил бол хавар болгонд өсгөө хорог гардаг гэсэн. Танаа тийм маяг манайд золбоодоо сурга. Энэ жил бол 10-аар 10 гараа ишиг гарсан. Дандаа өгсөн шиг. Шууд гараад өгчтэй. Зарим нь бол бүр өсгөө улаан хэлзрээ юм гараад тэгэл тэр чигт. Энэ үйл бүр ботго бас гарсан шүү дээ. Бодод хүртэл халдсан. Одоогоор өвчтэй мал байгаа юм. Одоогоор өвчтэй мал гэхэд одоо нэг сая тугал нэг өвчлөөд нэг 10 гараад хончин. Одоо ерөөсөн зүгээр. Ямар шинж тэмдэг? Шүс нь гойжол тэгэл хүчрүү амьсгаад тал. Тий. Тэгээд дээр нэг хураг бас өвчилж байгаа амьсгаад байгаа л өгсөн. Одоо нэг тугал дээр чигтээ өрөө байж л. Зөндөө хүнд бол мэдрэгдэж байгаа юм. Хүн мэдрэгдэж байгаа юм гээд одоо мэдэхгүй одоо тэрийг сайн мэдэхгүй нэг биднээс өөрснөө тэгээд манай нөхрийн хавар элэг өвдөдөг явсан тэгээд шинжилгээ нь муул гарч ирсэн шүү дээ. Нөгөө өөрөө хүмүүс зааж өвчний илэрж юм нөгөө. Тэг илэрдэг юм шиг л энэ улсууд нэг захнаар махнаар гарлаа гэж толгоон болгоо нь халцраал янз янз юм болол шүү дээ. Тэг би өөрөө харшилтай болоод тэгд юм уу надад юм уу толгоон болгоо шүүс татаад идэг гэсэн энэ одоо харин харшлын тост мөс төрхөөр гайг болсон. Манай хүүхдийн толгой дээр энэ хавар зөндөө шүүстэй юм гараад байсан. Тэр мөр хор морноос л болдог л ахал. Та тэгээд энэ урааны үйл ажиллагааг ер нь бол зогсоогоосоо л гэж хүсэж байгаа. Тий зогсоогоосоо л гэж шүү дээ. Тэгэл бүгдээрээ л тэмцээл л ах шүү дээ. Тэнцээд байна гэдэг нь яг хэлбэр нь одоо ямар маягаар надаа. Тэгээ очиод тэгэл танахаас болж байгаа нэ тэр ихээр л үгүй тийм юм байхгүй нэ тэр. Ясаар яг ингээд бас юу яаж ясна тэг бүгд. Тэгээ албан ёсоор одоо бүр нөгөө хөдөлгөөн байгуулна гэдэг баг бүрдэл хөдөлгөөн байгуулна гэж зохион байгуулцлаа. Тий одоо усуудан бүрдүүлэл тэгэл гарна л гэжлээ. Одоо энэ 22 маргааш хурал хэмлэгчлээ. Тэгээ тэн дээрс л бүх юм шийдэгдэх. Тэгээс нөгөө малчид дураараа очиод нөгөө зогсно гэхлээр бас хууль ёсны юм байхгүй бас болохгүй гэдэг. Тэгээд дураар нь очихгүй биднээс л нөгөө засаг дарга багийнхан дарга дээр сэзээ очихгүй нэ тэр шуган зогсоо хөдөлгөөнөө юу амаар згсаалаа хиймээр нь гэхлээр л багийн дарга нь албан газар албаны ажилтны усууд нь болохоор хууль ёсны юм байхгүй болохгүй гэл хөдөлгөөн байгуулдаг. Танад сумын засаг дарга ер нь хэр дэмжтэй ажилладаг. Манайхан бол дэмжээл ах шиг байдаг шүү дээ. Тэгээд өөрснөө хөдөлдөг шүү дээ. Биднээс наануу цаануу гэхлээр л жол ажиллах шиг байдаг. Тэгээд одоо энэ наадам өнгөрөөгөөд 30 ажилч авах юм гинлээ гэж ярьж илсэн. Тэгээ ажилч аавна гэж хэлээ шүү дээ. Та нар одоо юу хийж байгаа биднээс биш уу ашиж ихсаалаа юмэр байж тийг гэхлээр л болоогүй хууль ёсны байхгүй болохгүй гэл засаг багийн дараа засаг дараа гэдэг жилээд. Одоо тэгээ энэ 22-ны уулзалт чинь хуулиасаар зохион байгуулагдсан. Тэгээ хуулиасаар баг зохион байгуулагдана гэж итгэжсэн.